Аюулгүй орон зайд хэрхэн бий босгох вэ? Бяцхан хүүхдэд зориулсан аюулгүй орон зайг бүрдүүлэх нь эцэг эхчүүдийн хувьд чухал үүрэг юм. Хүүхдийн аюулгүй байдал нь гэрийн орчныг зөв зохион байгуулахаас эхэлдэг. Энд хүүхдэд аюулгүй орон зай бий босгоход туслах хэд хэдэн зөвлөмж байна. Нэгдүгээрт аюултай эд зүйлсийг зайлшуулах. Эхний алхам бол хүүхдийн хүч болох бүсээс бүх аюултай эд зүйлсийг зайлшуулах явдал юм. Үүнд хурц хүнд болсон амархан агартад эд зүйлс эм хойн хинэн бодис болон бусад ажлаа хортой байж болох бодисод орно. Хоёрдугаарт розеткуудыг хаах. Бүх цахилгааны розеткуудыг тусгай тагсаагаар хааж цахилгаанд сахиулах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ гэрт уртсавч ашиглаж байгаа бол тэдгээрийг найдвартай бэхэж хүүхдийн гар хүрэхгүй газар байсуулсан эсхийг шалгаарай. Гуравдугаарт тавилгын хамгаалалт. Ширээ, шүүгээ болон бусад тавилгын хурц онцгууд хүүхдэд аюул учруулж болцсошгүй. Тавилгын үнцэгт хамгаалал систем бүрээс эсвэл зөөлөвч материалс ашигласаарай. Дөрөвдүгээрт хаалга цонхны төвжээ. Шүүгээ болон шургуулгын хаалгыг тусгай цаажаар төвжиж хүүхэд аюултай зүйлд хүрэхээс сэргийлэх хэрэгтэй. Цонхыг мөн хамгаалал систем тор эсвэл онгоохоос сэргийлсэн төвжидэд хөрөмжөөр хамгаалах хэрэгтэй. Гэрэлтүүлэхэд. Өрөөний сайн гэрэлтүүлэх нь гонос мөргөстөөнөөс үүдэлтэй гэмтэлээс сэргийлэхэд тусалдаг. Өрөөний харанхуй хэсгүүдэд онцгой анхаарал хандуулж хүүхэд санамсаргүйгээр тавьсах эсвэл бусад саадтай мөргөстөхөөс сэргийлээрэй. Досоодугаарт шас болсон хивс. Шас твш хастрагаагүй эсхийг шасгаарай. Хивсийг бат бүх тогтоосон байх ёстой. Ингэснээр халтаж чумхаас сэргийлнэ. Хүүхдийн хүс тээвсэх ёстой гурт үстэй хивс хэрэглэхээс зайлсхий. Гэртээ байнга борцшгүй аюул байгаа эсхийг шасгаж байгаарай. Хүүхэд түүж авч засах магадлалтай жижиг зүйлсийг тогтмос цэвэрсэж байгаарай.